За би өнөөдөр юу хэлэхсэн мэддэхгүй ч үнэхээр хөөрхөн болж олох 3 тийм эмчилгээг та бүхэнд санал болгоё. Янз бүрийн сурталчилгаа биш, яг өөрийнхөө туршлагаас та бүхэнтэй хуваалцаж байгаа шүү. За энэ эхнийх нь болохоор Chürgi Seppo буюу үүдэл-эсийн тарилга гэдэг энэ тарилга байгаа. Энэ болохоор өөрөө чинь цусыг ингээ аваад нүүрлүү чинь ингээ хийдэг юм skin booster тийм тарилга. Тэгээ нэг 7-аас 10 хоногийн дараа бол арьс ингээ цаанаасаа гэрэлтээд юм гүлгөр олоод их гоё болд юм байна лээ. За хоёр дахь нь болохоор нүүрэнд утас суулгах байгаа. За энийг болохоор 20-оос доош насны жоох охтууд маань ер нь бол хэрэггүй. Утас нь ингээд дотор нь арьсыг ингээд татаад ингээд тогтчих чинь гэсэн үг. Тэгэнгүүт энэ арьс маань доош унжихгүй. Тэгээд мөн унжиж өвчтэй сууж хөшөрхөөс сэргийлдэг тийм эмчилгээ гэсэн үг. Гурав дахь нь болохоор уруулны пилер байгаа. За тэгээд би ер нь бол пилерэнд ер нь бол дурггүй. Гэхдээ урууланд л дуртай. Уруул маань ингээд дээшээ ингээ өргөсөөд зузаан болоод тэгээ хоёр тишээ ингээ урт ингээ болцохоор нүүрний энэ хоёр талд байгаа энэ талбай маань илүү жижигхэн харагдана. Тэгэхээр бас нэг ёсны нүүр жижигхэн харагдуулах тийм аргуудын нэг гэж хэлэхэд болох байгаа. Цайн хүн дээр хийх хэрэгтэй. Энд чинь нөгөө дизайн гаргаж ингэж хэлбэр гаргаж хийдэг учраас буруу хүн дээр юм уу ингээд буруу үнэн цаашаа ингээд муу идэг хүн дээр хэлэгдэх юм бол уруулны хэлбэр муухай болчдөг. Тэгэхээр зөв идэг, сайн идэг тийм хүн дээр очих хэрэгтэй шүү.